Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Гурвалжны талбай олох хичээлийн маань 2 дугаар хэсэг эхэлж байна. Өнөөдрийн хичээлээр бид гурвалжны талбай олох дөрвөн томьёотой танилцах ба талбайгаар тэнцвэрлэх арга гэж хэрэглэж сурах болно. 1-р томьёо. Гурвалжны талбайг олдог бид бүгдийн хамгийн сайн мэддэг томьёо бол гурвалжны талыг өндрөөр үржээд 2 дахь хуваана. Энэхүү томьёог ашиглахдаа хамгийн чухал нь C-ороо өндрийг CH гэж тэмдэглэжээ. Тэгвэл өндөр маань аль тал дээр буусан байна вэ? C-ороо эсрэг тал буюу AB тал дээр буусан байна. AB талын урт маань өөрөө C учраас бид C-г CH-аар үржээд 2 дахь хуваах нэ. 2 дугаар томьёо. Гурвалжны 3 талын уртыг өгдөжээ. A, B, C. Тэгвэл бид гурвалжны 3 талын уртаар талбайг олохдоо хамгийн эхлээд периметрийн хагасыг олдог. A, B, C. 3 талын нийлбэр бол периметр. Периметрийн хагасыг олохын тулд нийлбэрийг 2 дахь хуваана. Ийхүү гурвалжны томьёог талбайг олохдоо периметрийн хагасыг үржих нь P-гээс хасах нь A, үржих нь P-гээс хасах нь B, үржих нь P-гээс хасах нь C. Үржүүрийг квадрат язгуурдаар оруулж бид гурвалжны талбайг олдог байх нэ. 3 дугаар томьёо. Зурагт ABC гурвалжинд A радиустай тойрог багтжээ. Үүнийг бид багтсан тойрог гэж нэрлэдэг. Тэгэхээр гурвалжны талбайг олохдоо бид периметрийн хагасыг радиусаар үржинэ. Энд жижиг p үсгээр бид периметрийн хагасыг тэмдэглэж байна. Тэгэхээр периметрийн хагасыг олохдоо ABC-гийн нийлбэрийг 2 дахь хувааж олдог. 4-р томьёо. ABC гурвалжныг багтаасан тойргийн радиусыг том R үсгээр тэмдэглэе. Тэгвэл гурвалжны талбайг олохдоо бид ABC 3 талын үржүүрийг дөрвийг үржих нь радиус буюу багтаасан тойргийн радиуст хувааж олдог. За эдгээр 4 томьёогоо бичиж тэмдэглэж аваарай хүүхдүүдээ. Ийхүү өнөөдөр бид 3 бодлого дээр эдгээр томьёог хэрхэн ашиглах тухай авч үзье. Гурвалжны 2 тал 12 см, 14 см ба эдгээр талуудад өндөр татжээ. 12 см талд татсан өндөр нь 7 см бол 16 см талд татсан өндрийг олоорой. За зурагт багш нь тэмдэглэсэн байна. AB талын уртыг 12 см, BC талын уртыг 16 см. Тэгэхээр A оройгоос буусан өндрийг бид A орой өндөр буюу H гэж тэмдэглэе. C оройгоос буусан өндөр маань 12 см талд буусан өндөр нь 7 см гэж өгөгдсөн байна. Бид A орой өндрийг олох нэ 16 см-т буусан өндрийг. Тэгэхээр өндөр ба талаар бид гурвалжны талбайг олж болно. Тэгэхээр томьёогоо бичиж гурвалжны талбайг олохдоо бид өндрийг суураар үржээд 2 дахь хуваадаг. Тэгэхээр эхлээд бид гурвалжны талбайг олохын тулд мэдээж C талыг C орой өндрөөр үржээд 2 дахь хуваагаад бас олж болно. Тэгэхээр 1-р бид 12 см-ийг 7 см-аар үржээд 2 дахь хуваах юм бол гурвалжны талбай буюу 42 см квадрат. 2 дугаар алхам маань олсон талбайгаа ашиглан өндрийг олцгоё. Тэгэхээр суурийг 16 см-ийг өндрөөр үржээд 2 дахь хуваахаар гурвалжны талбай маань 42 гарах ёстой. Ийхүү уг тэгштэглийг бодох юм бол гурвалжны өндөр маань 42-ыг үржих нь 2, хуваах нь 16.
болно. За энэхүү хураах үйлдэл хийцгээе. 8 8-ыг 42 хуваахаар тус бүр 2 хуваагдана. 21 ба 4. Тэгэхээр 4-ний 21 буюу 5 бүхэл 4-ний 1 см. Тэгэхээр манай бодлогын хариу маань 16 см талд татсан өндөр маань 5 бүхэл 4-ний 1 см гарчээ. Тэгэхээр бид гурвуулжны тал ба өндрийг ашиглан талбайг олж болно. Тэгвэл өөр нэг талд нь буусан өндрийг олохдоо талбайгаар тэнцвүүлэх аргыг ашиглаж олж болох нь. 2-дугаар жишээ 13 см, 14 см, 15 см талуудтай гурвуулжныг багтаасан тойргийн радиус ба гурвуулжинд багтсан тойргийн радиусыг олцгоё. Үүний тулд бид гурвуулжны талбайг олдог томьёогоо эргэн саная. Гурвуулжны 3 тал нь өгөгдсөн тохиолдолд бид гурвуулжны талбайг олохдоо периметрийг хагасыг P-гээс хасгана А, P-гээс хасгана B, P-гээс хасгана C-гээр үржээд квадрат язгуур дор оруулбал бид гурвуулжны талбайг олж болно. Гурвуулжны талбайг өөрөөр А, B, C-ийн үржүүрийг хуваах нь 4 радиус буюу багтсан тойргийн радиусыг ашиглан олж болно. Мөн багтаасан тойргийн радиусыг ашиглаж олж болж байна. Мөн периметрийн хагасыг R-аар буюу багтсан тойргийн маань радиусаар үржүүл талбай гарч ирнэ. Тэгэхээр бид талбайг 1-р томьёогоор талбайгаа олоод 2 ба 3 дугаар томьёог ашиглан багтсан ба багтаасан тойргийн радиусыг олж болно. За 1-р томьёо ашиглан талбайг олъё. Периметрийн хагасыг олцгоё. 13 см дээр 14 см нэмдэг нь 15 см-ээр хуваах нь 2. За нэмцгээе. 27 дээр 15-ыг нэмбэл 42 см хуваах нь 2 гэхлээр 21 см байна. Периметрийн хагас маань. Тэгвэл талбай маань 21 см-ийг үржих нь 21-ээс хасгана 13, 21-ээс хасгана 14, 21-ээс хасгана 15. Квадрат язгуур дор оруулах нь 21-ийг үржих нь 21-ээс 13-ыг хасвал 8, үржих нь 21-ээс 14-ийг хасах юм бол 7, үржих нь 21-ээс 15-ыг хасвал 6 гарна. Квадрат язгуур дор оруулцгаая. Бид квадрат язгуураас тооныг квадрат гардаг учраас уг дөрвөн тоог үржүүр гаргахаас илүү үржигдэхүүн болгон задалж квадратыг ялгах хэрэгтэй. Тэгэхээр 21 маань өөрөө 3-ыг үржих нь 7. Тийм ээ? 3-ыг үржих нь 7. Үрждэг нь 18, үрждэг нь 7. 6 маань өөрөө 3-ыг үржих нь 2. Квадрат язгуур. Тэгэхээр эндээс бид юу олж харж болж байна вэ гэхээр 3 ба 3-ын үржир маань 3-ын квадрат. Тийм ээ? 7 ба 7-гоор үржихээр 7-гийн квадрат гарч ирнэ. 8-ыг 2-оор үржвэл 16 буюу 4-ийн квадрат гарч байна. Ийхүү гурвуулжны талбай маань 3-ийн квадратыг үржих нь 7-гийн квадрат үржих нь 4-ийн квадрат буюу квадрат язгуураас 3-ыг үржих нь 7, үржих нь 4. Ийхүү 21-ийг 4-өөр үржээд 84 см квадрат гарлаа.
баярлалаа. За, хоёрдугаар томьёонд ашиглан бид нар багтаасан тойргийн радиусыг олъё. Тэгэхээр багтаасан тойргийн радиус маань өөрөө дөрвөн үржигэн радиус, үржигэн гурвалжны талбай тэнцүү А, Б, С буюу А, Б, С-ийн үржүүр гэдгийг бид хэлбэр хувиргалтаар харж болно. Үүнээс бид радиусыг олохын тулд А, Б, С-ийн үржүүрийг дөрвийг үржигэн гурвалжны талбайд хуваах нэ. Энэхүү томьёог ашиглан бид багтаасан тойргийн радиусыг олж болох ба хамтдаа олцгоё. Багтаасан тойргийн радиус тэнцүү 13-ыг үржигэн 14, үржигэн 15 хуваах нь 4-ийг үржигэн 84. За, хуваацгаая. 14, 84 хоёр маань хураагдахаар 6 ба 1. За, 6 маань 15-тай хураагдаад 5 ба 3-т хуваахаар 2. Тэгэхээр 4-өн 2-ын 8, 13-ыг 5-аар үржээд 65. Бүхэл хэсгийг ялгавал 8 бүхэл 8-ны 1 см. Тэгэхээр бидний багтаасан тойргийн радиус уг гурвалжинг багтаасан тойргийн радиус маань 8 бүхэл 8-ны 1 гарчээ. Тэгвэл бүгдээрээ багтсан тойргийн радиусыг олцгоё. Багтсан тойргийн радиусыг олохын тулд гурвалжны талбайг периметрийн хагаст хуваах нь гурвалжны талбай маань 84 см квадрат хуваах нь периметрийн хагас маань 21. Тэгэхээр 4 см. Энэ бол бидний гурвалжинг багтаасан тойргийнх биш, багтсан тойргийн радиусыг багтсан тойргийн радиус байх нэ. За, сүүлийн жишээтэй танилцъя. Адил хажууд гурвалжны хажуу тал нь 6 см, өндөр нь 4 см бол багтаасан тойргийн радиусыг олоорой. За, өндөр маань 4 см, хажуу тал маань 6, адил хажууд гурвалж учраас хажуу тал нь 6 байх нэ. Тэгэхээр багтаасан тойргийн радиусыг олохдоо бид гурвалжны талбайг ашиглаж олцгоё. Гурвалжны талбайг олохдоо А, Б, С-ийн үржүүрийг 4-ийг үржигэн радиуст хуваадаг. Эндээс бид 4-ийг үржигэн радиусыг гурвалжны талбайгаар үржихэд А, Б, С-ийн үржүүр болохыг хэлбэр харж болно. Үүнээс багтаасан тойргийн радиусыг олох юм бол А, Б, С-ийн үржүүрийг бид 4-ийг үржигэн гурвалжны талбайд хуваах нь. Энэхүү томьёог ашиглахын тулд бид хамгийн түрүүнд гурвалжны талбайг олно. Бидэнд өндөр хөгжсөн учраас өндрийг суураар үржээд 2-т хуваавал гурвалжны талбай олох томьёог ашиглаж болох юм. Адил хажууд гурвалжны хувьд өндөр нь Б оройгоос буусан өндөр маа суурийг 2 тэнцүү хэсэгт хуваана. Тэгэхээр бид x гэж 2 тэнцүү хэсэгт хуваасан гэж үзье. B, C, H гурвалж маань өөрөө тэгш өнцгт гурвалж учраас бид x-ийг олохын тулд Пифагорын теорем ашиглах нэ. Хамтдаа олцгоё. Гурвалжин B, C, H-ыг тэгш өнцгт гурвалж учраас 4-ийн квадрат дээр x-ийн квадратыг нэмэхээр 6-гийн квадрат гарах нь. Эндээс x квадрат тэнцүү 36-аас хасах нь 16, x квадрат тэнцүү 20, x маань язгуур дор 20 буюу 20-оос язгуур
2 язгуур дор 5 см гарч байна. Тэгвэл бид AC талын буюу суурийн уртаа олвол 2-ыг үржих нь 2 язгуур дор 5 буюу 4 язгуур дор 5 см. Энэ бол суурийн тал. Суурийн маань урт байх нь. Гурвалжны талбайг олцгоё. Суурийг өндрөөр үржээд 2 дахь хуваана. Тэгэхээр 4 язгуур дор 5-ыг өндрөөр үржээд 2 дахь хуваах юм бол 4 2 маань хурагдаад 2 ба 1. 4-ийг 2-оор үржээд 8 язгуур дор 5 см квадрат. Ийхүү багтаасан тойргийн радиусыг олвол А, Б, С 3 талын үржүүрийг 4-ийг үржих нь гурвалжны талбайд хуваая. Адил хажууд гурвалжин учраас 2 хажуу тал нь тэнцүү 6 6. Суурь маань өөрөө 4 язгуур дор 5. Үүнийг хуваах нь 4 үржих нь гурвалжны талбай маань 8 язгуур дор 5. Ийхүү хураавал язгуур дор 5-ууд хураагдлаа, 4 4 хураагдлаа. 8 маань 6-тай хураагдахаар 3 3, 8-ыг 4-т хуваахаар 2. Тэгэхээр 2-ны 9 буюу 4.5 см. Ийхүү уг бодлогын маань хариу нь багтаасан тойргийн радиус маань 4.5 см гарчээ. Тэгэхээр бид гурвалжны талбайг ашиглан тухайн гурвалжинг багтсан тойргийн талбай болон багтаасан тойргийн радиусыг олж болдог байх нь. Энэхүү аргыг талбайгаар тэнцвүүлэх арга гэж нэрлэдэг. За та бүхэн маань би дараах бодлогуудыг бодоорой. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая.